За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бэлтгэлээр анх удаа хөх сүнсээ мэдрэх, хөх сүнстэйгээ сэтгэлийн мэдрэмж, бодол, төсөөлөл зэргээр анхны холбоосыг үүсгэх тийм бэлтгэлийг хийя. За бүгдээрээ бэлтгэл хийхдээ тухтай байрлал аваад суцгаая. Та энэхүү бэлтгэлийг хийхдээ өөрийнх нь тухтай байрлалыг аваад суун. Заавал одоо газар завилж суух шаардахгүй. Мөн 30-аас 40 минут танд хинч саад болохооргүй орчинд бүрдүүлээрэй. За тэгээ хамгийн гол нь дотоодоо сэтгэлээ мэдрэж байгаа учраас аль болох эхний удаад ганцаараа чөлөөтэй байх орчинд бэлтгэлээ хийгээрэй гэж зөвлөё. За бэлтгэлээ шууд эхлэе. Бүгдээрээ өөртөө хамгийн тухтай байрлал аваад суудлаа бэлтээд суцгаая. За суусан бол нүдээ анаад амьсгалынхаа дасгалаа бүгдээрээ хий. Амьсгал аваад гарах мөч бүрээ ухамсарлан үлдээ. За гүнзгий амьсгал авъя. Чээж хөвлий дүүрэн амьсгал авахд гаднаас хэрхэн эрчим энергийг өөртөө юулан урсгаж байгааг мэдрээрэй. Амьсгалаа айж байгаа хамраараа зөөлөн амаараа үлээгээд гаргахад дотор байсан ямар эрчмүүд урсан гарч байгааг мөн анзаарай. За ингээд хэвэн амьсгалж болно гэх хүртэл амьсгалаа үргэлжлүүлэн зөөлөн авч амаараа үлээн гаргаарай. Амьсгал аваад гарах тоолонд сэтгэл санаа сайхан тайвширч байна. Мөн амьсгалынхаа орж гарахыг мэдэрснээр анхаарал төвлөрч өгч байна. Дотор байсан бүх цэгцгүй бодол, сөрөг энергийн урсгал амьсгалаар дамжин гарч байна. Надад эрэхтэй эрчим энерги амьсгалаар дамжин орж байгааг мөн мэдрээ. За одоо хэвэн амьсгалж эхлэе. Одоо бүгдээрээ бие махбодоо сайхан суллахаас эхлэе. Биеийнхаа булчин шүрмэс, эд эрх тэнэг болгон намайг сонсож байна гэж бодоорой. Хөлийн уул, жилбний булчин, өвдөг, буйны булчин шүрмэс, эд эсүүд бүгдээрэнд нь хандаж хэлээрэй. Өдрийн турш намайг тогтоом авч явж хөдөлгөөн бүрийг дэмжиж байдаг эдэс булчин шүрмэстэй гүнээ талархаж байна. Энэхүү бэлтгэлээр та бүхэн гүн тайвшралд орж амарна уу гэж хэлээрэй. Айжмаар бидний булчин эд эсүүд тавирч амарсан мэдрэмжийг өгөх болно.
Бидний эдээс эргэтэн болгон биднийг сонсож дотоод холбоо үүсгэсэн байгааг мэдрээ. Мөн хэвлийн булчиндаа хэлээрээ энэхүү удаагийн бясалгал зориулж маш сайхан амарч тавираарай. Үргэлж намайг дэмжиж хамттай байдаг эцэс хэвлийдээ талархаж байна. Эд эсүүдэд талархаж байна. Та бүхэн сайхан амарч тавираарай гэж хэлээрэй. Ингээд айж маачиндаа хэвлийн булчин суларч тавирах болно. За энэ мэтчлэн нурууны доод хэсэг буюу ууц хэсэг, дал хэсэг, мөр хэсэг, гол хэсэгтээ хандан хэлээрэй. Ажиглах юм бол мэдэрч чадвал айж маачиндаа тэд суларч сайхан амарч тавирах болно. Зааман, гар, хуруу, бугуй, тохооноос мөр хүртэлх зайгчлан эдээс булчин ширмсүүдтэй хандан хэлээрэй. Үнээ тайвширч амарч бясалгаарай эд эрхтнүүд нь. Булчин ширмсүүд нь сайхан суларч тайвшраарай. Хамтдаа бясалгахыг гэж хэлээрэй. Хөлийн улаас мөр хүртэлх зай буюу гөлөг, хэвлий, нуруу, мөр, гар, хуруунууд гихчлэн бүгдээ сайхан амарч тавирч байгааг мэдрээ. Амьсгал аваад гаргах тоолонд суларч тайвширч байна. Эд эрхтэн эдэс булхан бид нартай хамт бясалгаж биднийг сонсож дэмжиж байгааг мэдрээ. За одоо толгойн хэсэгт анхаарлаа хандуулъя. Тарих, толгой, нүүрний булчин ширмсүүд өдрийн турш завгүй, амралтгүй ажилладаг учраас бүгдд нь талархлаа илэрхийлээрэй. Байнгын бодож тунгааж сэтгэж явдаг тарих оюундаа талархъя. Сэтгэл хөдлөл байгаа байдлаа бүгдийг нь илэрхийлдэг. Бүх зүйлийг гадагш дуулж мэдээлдэг. Энэхүү нүүрнийхээ булчингуудад
тасралтгүй, амралтгүй ажилтгахад нь талархъя. Одоо харин надтай бясалгалд оролцож эд эрэхтэн эд эсүүд нүүрний булчин тарих толгоон эсүүд надтай хамт тайвширч гүн бясалгалд орно гэж хэлээрэй. Ингээд амьсгал аваад гарах тоолно. Толгой хэсэг сайхан амарч, тарих мөн дагаад амарч, өнгөрсөн мэдрэмжийг өгөхийг нь ажиглаарай. Мөн хацар ирүү, чих чамархай, хоёр хүмсэг гээд нүүрний булчингууд амьсгал аваад гаргах тоолонд маш сайхан амарч, тайвширч байгааг анзаарай. Ингээд хамтдаа сайхан амарч, тавирч байгааг мэдрээд 1-2 минут тайван сууцгаая. Одоо бие амгалан, сэтгэл амгалан өвдрөл өлсгсөн сайхан мөч ирлээ. Одоо бүгдээрээ дотоод төсөөлөлтөө бясалгалынхаа хамгийн тухтай орчныг бүрдүүлээ. Мөн энергийн хамгаалтыг давхар үүсгэе. Та өөрөө хамгийн нам гүн, хамгийн амар тайван байж болох, хамгийн сэтгэлийн таашаалыг мөн өгөх байгалийн үзэсгэлэнт газар сууж байна гэж төсөөлөөрэй. Маш амар амгалан, тайван, өлгөөн сайхан, үзэсгэлэнтэй, намуухан байгаль сууж байна гэж төсөөлье. Энд танд саад болох хинч үгүй.
Мөн эрчим энерги нь маш сайхан халуун дулаан мэдрэмжийг өгч байна. Та төсөөллөө сайн ажилуулж яг энэхүү орчиндөө сууж байгаа, эргэн тойрноосоо мэдрэмж авч байгааг анзаараарай. Мөн энэхүү байгалийн таатай орчинд миний эрчим энерги нөхөгдөж, эмчлэгдэж, мөн миний сүнсэн бие гадуураа хамгаалтын энергийн бүрхүүлд орж байна гэж төсөөлөөрэй. Энэхүү төсөөлөл таны дотоод угаас аяндаа аажимдаа гарч иж болно. Эсвэл та өөрөө төсөөллөөрөө бүтээж болно. За ингээд орчноо бүрдүүлээд хамгаалтын бүрхүүл үүсгээд 3-4 минут бясалхан сууцгаая. За хамгаалтын бүрхүүл аль хэдийн үүссэн байна. Одоо бүгдээрээ дотоод сүнс буюу хөх сүнсээ аргадаж тайвшруулъя. Бүх сүнстэйгээ анхны харилцаа үүсгэх бясалгалд оръё.
Баруун гараа цээжнийхаа голд яг дотоосноос байрладаг мэдрэмж авдаг хэсэг дээрээ байрлуулъя. За дотоосноосээ мэдрээд бүгдээрээ хайрлах, тайвшруулах, аргадах үгнүүдийг чин сэтгэлээсээ зориулж хэлье. Миний дотоод хөгсөнс эхээс мэдлээс өдий цаг хугацаанд хүртэл надтай хамт байж, хамт энэхүү орчлон ертөнцийг туулалцаж, зовох, жаргах, ганцаардах гээд бүхий л цаг үед минь надтай хамт байж, хамт мэдэрч, зовлон бүрийг хамтдаа гаталж байсан маш их талархаж байна. Алдаж онох үе зөндөө байсан ч намайг орхилгүй. Хамтдаа нэгэн мах биеинд оршиж байсан бүх сүнсэндээ маш их талархаж байна. Магадгүй би чамайгаа өдий хүртэл сонсохгүй, өдий хүртэл хайрлалгүй, өдийг хүртэл үл хайхарч ирсэн байх. Мэдэхгүй, мэдрэмжгүй байсанд минь намайг үнэхээр уучлаарай. Одооноос чамайгаа би ганцаардалгүй, хайрлаж, сонсож, хамтдаа байх болно гэж хэлье. Дотоод хөгсөнс минь гомдол, ганцаардал байвал яг одоо надад ил гаргаж хэлдэг. Чамайгаа би хайрлалгүй, сонсолгүй, өдий хугацаанд хүрчээ. Үнэхээр чин сэтгэлээсээ уучлах гэж байна. Мөн чин сэтгэлээсээ хайрлаж байна. Орчлон ертөнцид хамгийн их хайрлаж, хүндэтгэж, нандинах зүйл маань миний дотоод хөгсөнс минь билээ. Хөгсөнсөө аргадаж, хайрлаж, гараараа инхрээж, илж, тайвшруулъя. Бидний дотоод сүнсэнд маш их гомдол, маш их ганцаардал, хайрлах дагуу орхигдсон мэдрэмжүүд цугласан байна. Энэ болгоныг чин сэтгэлээсээ мэдэрч хайрлая, ойлгоё. Чин сэтгэлээсээ хайртай гэдгээ хэлье. Ивэ өдий хүртэл маш их олон зүйлийг давж гарч намайг орхилгүй, намайг гэсээр өдий хүрсэн байгаа ч юм. Чамдаа талархаж байна. Дандаа өөрийгөө хоош нь тавьж, өөрийгөө хайрлалгүй бусдын төлөө гэсээр яваа. Чамайгаа ядрааж цуцаасан байгаа. Би одоо маш сайн ойлгож байна. Чи минь маш их хүчирхэг, маш их уян зөөлөн, маш их ухаалаг билээ. Чинийхээ энэхүү гайхамшигтай, хосгүй, үзлэн гоо чанарыг одоо би мэдэрч байна. Биширч байна, хайрлаж байна. Гомдол байгаа бол тэрийг яг одоо чэшний голд мэдрүүлээрэй. Надтай харьцаарай. Би чамтайгаа харьцаа холбоо тогтоож мэдрэхэд яг одоо бэлэн байна. За ингээд хөгсөнсөө аргадаж, инкрээлж, хайрлаж, чэшнийхээ голд ивэлэн дуудаж, илж өгөөрэй. Ирж байгаа мэдрэмжийн тосон авъя. Санаа зовох, биеэ барих юу ч байхгүй. Яг одоо чэйжинд ямар мэдрэмж цуглаж байна, тэр болгоныг нь тосон авъя. Гомдсон бол аргадъя. Хатуу чанга байгаа бол
Сэтгэлээс гарах үгээрээ зөөлөж, уярааж, дэвтээж өг. Буруу хараа суусан мэдрэмж байгаа. Мөн сэтгэлээ дэвсэж, аргатаж, инхрийлж өгье. За ингээд дотоод хөгсмөсөө мөн өөрийгөө хайрлаж, аргатаж, инхрийлж, сонсхийг хүссэн өгүүдийг хэлж 8-аас 10 минут сууцгаая.
Бидний дотоод хөх сүнс маань өдийг хүртэл хамаг тамираараа зүтгэж, өдийг хүртэл хамтдаа энэ амьдралын төлөө олон тууллыг туулсан байгаа учраас маш их эрчим энерги хэрэгтэй болсон байгаа. Маш их ядарч туйлдсан байгаа. Энийг та бүхэн мэдэрч байгаа хаа. Тийм учраас бүх сүнсэндээ зориулаад хайрын эрчмийг мөн тамирт итгэх эрчмийг орчлон ертөнцийн бүх сайхан эрчмүүдийг зориулж өгье. Мөн энэ хүү бичлэгийг үзэн бясалгаж суугаа та нартаа би бүгдээр нь өөрийнхөө хамгийн сайн сайхан эрчмийг, цагаан эрчмийг түгэе. За ингээд энэ бүх эрчим хэмээр дотоод сүнсээ тэтгэж баярлуулж, тамир хүчийн сэлбэж, эрчимээр хэрхэн ундарч орж ирж байгааг ажиглаад 5-6 минут сууцгаая.
За ингээд өөрийгөө нээж хамтдаа бясалгасан дотоод хөх сүнсэндээ талархаж байгаагаа илэрхийлээрэй. Мөн энэхүү бясалгалыг өөртөө зориулж хийж байгаа өөрийгөө хайрлаж байгаа өөртөө гүнээ талархаарай. Жишнийхээ голд асар их хайрын халуун дулаан мэдрэмжийг мэдрээрэй. Дараагаар нь бясалгалын байдлаас энгийн байдал руу шилжээ. Бясалгалаа аажмаар дуусгаарай. За энэхүү бясалгалыг хийгээд хэрвээ та бүхэн ямар нэгэн мэдрэмжийг жоохон ч болтугай мэдрэмжийг чэйснийхээ голд мэдэрсэн бол та хөх сүнсээ амжилттай сэргээж хөх сүнстэйгээ амжилттай холбогдсон байна гэж өөрийгөө дүгнээрэй. Бидний дотоод сүнс буюу хөх сүнс маань биднэртэй энэ сэтгэлийн мэдрэмжээр, төсөөллөөр, бодлоор мөн биеийн хөдөлгөөнөөр голцоо харьцдаг байгаа. Тэгэхээр энэ хөх сүнсээ сэргээн хөх сүнстэйгээ холбогдно гэдэг зүйл бол тийм хэцүү бэрх зүйл биш. Бидний дотор түрүүний хэлсэнчлэн эхээс мэдлэг цагаас өдий хүртэл яг дотор минийх ч хором секунд биднээс холдоогүй сүнс яг энэ дотор байгааг мэдэр. Бүрэн дүүрэн унтцсан байгаа юм биш. Эсвэл биднийг орхиод холдсон байгаа юм биш. Яг энэ дотор хизээл бол бид нартай холбогдож бидний төлөө байсан. Магадгүй заримийнх нь орхигдсон, заримийнх нь гомдсон, туйлдсан, ядарсан, ганцаардсан байгаа. Энийг мэдрээд сайхан хайрлаад дутуу эрчмийн нөхөөд сонсохыг хүссэн тэр сайхан үгийг хилээд өгөх хэрэгтэй. Дараагаар нь бидний дотоод сүнс бид нартай харьцаад хамтдаа бясалгал хийхэд хамтдаа өсч хөгжөхөд бэлэн болох суурин тавигданаа. За ингээд энэхүү бясалгалыг нэг эсвэл дахиад хиймээр санагдвал дутуу юм шиг санагдвал дахиад нэг удаа буюу ингээд 2 удаа сайхан хийцэн бахад дотоод сүнс маань аль хэдийнэ сэргэж аль хэдийнэ бид нартай холбоо тогтоож сэрсэн байх болно. Үүнд та бүхэн минь бүрэн дүүрэн итгэлтэй байж болно. Хамгийн гол нь өөрийнхөө дотоод сүнсэнд итгэх итгэл байдаг. Яг намайг сонсож надтай харьцаж байна гэсэн итгэлээр үргэлж хандаж, хүндэлж, хайрлаж, нандинаж, эрхэмлэж явах юм бол бидний дотоод сүнс маань ямар гайхамшигтай агуу, дээд ухамсартай болохыг та бүхэн айжмдаа мэдрэх болно. Бидний дотоод хөх сүнс биднийг дээд ухамсар руу маань, гэгэрэл рүү маань, ухамсарын өсөлт, хөгжил рүү маань амжилттай хөтчлөх багш анд нөхөд хамгийн ойрын татна холбоо хамаарал бүхий ухамсар сүнс байх болно гэдгийг та нартай хэлье. За ингээд хамтдаа бясалгасан та нартай бүгдээрэнд нь талархлаа. Ямар зүйл мэдэрч байна, бясалгалын үеэр ямар эрчим минерийг орж ирсэн тэр болгоноо комент хэсэгт хуваалцаж бичээрэй. За мөн асуух зүйл байл Facebook холбогдож асууж болно энэхүү бясалгалын талаар. За ингээд та бүхэндээ бүгдээрэнд нь талархлаа.